Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор дахин өргөдөж байгаа танд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд баярлалаа. Тэгэхээр тантай урд нь OCD гээд олигт бодол зовлон төвлийн эмгэг гэж ямар учиртай вэ гэдэг талаар бас зөвлөгөө мэдээлэл авч ийсэн. Энэ удаад тав дээр ярилцах сэдв бол ер нь одоо сэтгэл зүйн оншилгоо, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний арга барил, төрлүүд, сэтгэл засалж, сэтгцийн эмч, сэтгэл зүйч гэж ер нь хин юм бэ? Эдгээрүүд хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажилтгуу? За одоо сэтгэл зүйн ямар нэг асуудал тулгархад тухайн үйлчлүүлэгч хинд хандаж хэрхэн үйлчилгээ авуул үр дүнтэй вэ гэдэг тал дээр зөвлөгөө мэдээлэл хүргэх юм аа. Тэгэхээр сэтгэл зүйн шинжлэх ухаан, сэтгэл судлал гэдэг өөр юм маш тийм өргөн үрээний ойлголт байна тий. Та ихлээд ерөнхийн ингээд нэг тийм ойлголтыг манай үзэгчдэд өгөөч. За тэгэхээр сэтгэц гэдэг маань өөрөө ерөнхийдөө бүр томоор нь ингээд хэлж байгаа буюу бидний одоо эргэтэн тогтолцооны адил нэг эргэтэн тогтолцоо гэж хэлж болох үед тийм том өргөн хүрээний ойлголт нь бол бид нар сэтгэц гэж ярьж байгаа. За тэгэхээр сэтгэц маань өөрөө дотроо эрүүл болон эмгэг. За тэгээд тэр хоёрын завсрын буюу тулгамдсан байдал сэтгцэн эрүүл мэнд маань дотроо ингээд 3 хуваагддаг гэсэн. Тэгэхээр сэтгэл зүй буюу сэтгэл судлалын шинжлэх ухаанд болохоор хөвчлэн эрүүл сэтгцийг судалдаг буюу бидний хэвийн үе хүний сэтгц ямар байдаг вэ? Сэтгэл судлалын шинжлэх ухаан эрүүл сэтгцийг судалдаг бол сэтгцийн салбар буюу сэтгцийн эмч нар маань илүү өвчин эмгэх талаас нь судалдаг гэсэн. Тэгэхээр сэтгэл зүйн маш олон одоо арга барил, төрөл, дээрэс нь онцлогооны ч гэсэндээ тий аргууд байна. Эдгээрийг одоо яаж ангилж ялгах юм бэ? За аль одоо асуудлыг тий юуг нь бид нар сэтгэл зүйчэд очиж одоо сэтгэл судлалын чиглэл дээр очиж бид үзүүлэх хэрэгтэй. Юуг нь бид нар сэтгцэн эмчэд очиж онцлуулах хэрэгтэй тий онцлогооны арга барилуудын талаар. За тэгэхээр эхлээд хэдүүлээ сэтгцэн эмч, сэтгэл зүйч, сэтгэл судлаач гэдгээ ялгах хэрэгтэй. За сая би хэлсэнтэй адилхан сэтгэл зүйчт маань бөгөөд сэтгэл судлаачт маань бол илүү одоо эрүүл сэтгцийг судлахаас гадна зөвлөгөө тусламж үзүүлэх тал дээр илүү голчилж ажилладаг бол за сэтгцэн эмч нар маань болохоор илүү сэтгцийн эмгэг болон тулгамдсан асуудалтай хүмүүст заслын аргыг илүү хэрэгэлдэг. Дээрээс нь эмийн эмчилгээг зөвлөх, эмчилгээ хийх эрхтэй хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр сэтгэл зүйчт маань болохоор хөвчлэн 4 жилийн сургалтаар бакалаврын зэрэгтээ төгсдөг. Сэтгэл зүйч мэргэжлэр төгсдөг бол за сэтгцэн эмч нар маань эхлээд эрүүл мэндийн шинжлэх ухааны анагаахын сургуулийг их эмч мэргэжлэр төгсөөд за тэгээд түүнийхээ дараа сэтгцэн эмч мэргэжлэр төрөлцсөн нарийн мэргэжил эзэмшээд за дахиад түүнээсээ сэтгцэн эмч нар маань гардаг бол сэтгэл засалч нар маань болохоор дахиад сэтгцэн эмч нар сэтгэл засалч гэдэг мэргэжлэр сураад ингээд нэгсэндээ илүү нарийн мэргэжлийн эмч болж засалч нар гардаг гэсэн үг, төрөлчөөд явдаг гэсэн үг тий. За тэгэхээр бид нар өдөр тутмын одоо сэтгэл зүйн асуудлууд тулгардаг тийм ээ. Ажил төрөлтэй холбоотой ч гэдэг юм уу, гэр бүлтэй холбоотой, эсвэл үр хүүхдтэй холбоотой, хүүхдийн өсөлт, хөгжилт болон хүмүүжлэлтэй холбоотой энэ өдөр тутмын сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг бол бид нэр хөвчлэн сэтгэл зүйчдээс зөвлөгөө авах юм бол сэтгэл зүйчд маань эрүүл сэтгцээ судалж байгаа. За тэгээд асуудлуудыг буюу нийгэмд одоо тулгамдаад байгаа асуудлууд дээр илүү зөвлөгөө өгөх, чиглүүлэх, за хувь хүний хөгжил тал дээр ч гэх юм уу тэр талаас нь зөвлөгөө өгөхдөр илүү түлхүү ажилдаг. Харин танд сэтгэл готрал илрээд байгаа бол сэтгэл түгшилт илрээд байгаа бол эсвэл айдсан эмгэг илрээд байгаа бол эсвэл бүр сэтгцийн өөр хий үзэгдэл, дэмэрэл, солиорл гэх мэтийн өвчин илэрж байгаа эсвэл одоо архинд донтох эмгэг ч гэдэг нь бусад төрлийн донтох эмгэг байгаа бол энэ тохиолдолд сэтгцэн эмчтэр хандах шаардлагатай гэсэн үг. За тэгээд түүнээс гадна
хизээний сэтгэл засалч дээр очих юм бэ гэдэг асуудалтай. Тэгэхээр стрессийн шалтгаантай үүсээд байгаа сэтгцийн эмгэгүүдээс гадна мөн бусад сэтгцийн зарим эмгэгүүдийн хувьд сэтгэл зүйн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байгаад. Тэгэхээр тэр тохиолдолд бид нэр төрөлцсөн нарийн мэргэжлийн сэтгэл засалч буюу нөгөө өвчнөө мэддэг давхар эмчилгээ буюу эмийн эмчилгээтэй хавсарч эмчлэх тэр онцлогоогоо хийдэг, эмчилгээ хийдэг тэр сэтгэл засалч нар дээр бас хандах нь илүү зүйтэй байгаад. Сэтгцийн оншилгоо ер нь одоо ямар байдлаар хийгддэг юм бэ? Оншилгооны ямар аргууд идэх юм бэ? Хэвчлэн одоо онцлогооны тест, үнэлгээ асуултаар оншилдаг юм уу? Өвчнийг бол бид нэр одоо цусны шинжилгээ өгөөд ч юм уу тий эхо эрентгенд харуулад ингээд тодорхойлдог шиг сэтгцийн одоо өвчин эмгээг оншилдаг онцлогооны ямар аргууд байд юм бэ? За бусад өвчин эмгэгийн онцлогооны хамгийн нэгдүгээр арга ялтчгүй асуумжийн арга буюу ярилцлагаас зөвхөн сэтгцийн өвчин гэлтгүй бусад бүх төрлийн өвчин зүрхний ч вэ бөөрийн ч вэ те өвчнүүд эхлээд тухайн хүнийхээ зовиорыг сонсдог те тэгээд зовиор дээр нь үндэслээд дараагийн шинжилгээгээ төлөвлөдөгтэй адилхан сэтгцийн эмгэгүүд маань бас ялгаагүй эхлээд ярилцлагын асуумжийн аргаар тухайн хүний асуудлыг онцлоод за тэгээд түүнийхээ дараа бид нар багцын шинжилгээ болон тестийн шинжилгээ хийдэг. За тэгэхээр тестийн шинжилгээ гэдэг маань таны сая хэлсэн сорилууд байгаа та сэтгэл хөдлөлийг үнэлэх, за тэгээд хий үзэгдэл дэмэрлийг үнэлэх ч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө түгшилтийг хэмжих, сэтгэл гутралыг хэмжих гэд маш олон төрлийн сорилууд байгаа. За хүүхдтэр мөн адилхан хүүхдийн өвчнийг илрүүлэх сорилууд гэж байгаа. Тэгэхээр тэр сорилоор оржлохоос гадна за давхар одоо багцын шинжилгээ буюу лабораторийн шинжилгээгээр бас онцлох боломжтой байгаад. За жишээлх юм бол лабораторийн шинжилгээгээр гэхэд бид нэр стресстэй хүн байлаа гэж бодоход сэтгэл готролтой түгшилттэй хүн байлаа гэж бодоход кортизол даврын хэмжээг хэмжих, за эсвэл серотонин, дофамин даврын хэмжээг хэмжих түүнийхээ өөрчлөлтөөс шалтгаалаад оншоо баталгаажуулах юм онцлогоо хийж болно. За мөн багцын шинжилгээнүүдээс байдаг. За энэ дээр болохоор стрессийн төвшинг үнэлэх, за мөн одоо жишээ нь юу байлаа мэдрэлийн шалтгаантай байлаа гэхэд тухайн мэдрэлийн шалтгаантай өөрчлөлтийг илрүүлэх багцын шинжилгээ тархины цахилгаан бичлэгч гэдэг юм уу те ийм багцын шинжилгээнүүдийн тусламжтай бас оншийг болон батжуулах тийм онцлогоог бас хийж болдог. Сэтгцийн өвчин эмгээг гээд тэгэхээр хүмүүс ингээд нөгөө ер нь ингээл нэг байнга байдаг асуудал те ер нь энэ яг бүрэн засал эмчилгээ автгийн болов гэдэг дээр бас айгүй эргэлздэг. За толгой өвдгөр толгойн юм уугаад идгэрчдэг тий. Сэтгцийн өвчин эмгэгийн ер нь одоо эмгэг зам нь ер нь ямар байдаг юм бэ тий. За тэгэхээр сэтгцийн өвчин гэлтэхгүй ер нь бол маш олон өвчний үндсэн шалтгаан нь бол одоо хүртэл тодорхойгүй байгаад байдаг тий. Түүнтэй адилхан сэтгцийн өвчний үндсэн шалтгаан бол яг одоо үүнээс үүсэж байгаамаа гэдэг тийм ойлголт дэлхийн нийтийн хэмжээнд бол байхгүй байгаа. Харин түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд буюу эсвэл генетикийн буюу удамшлын хүчин зүйлүүд эсвэл хромосомын өөрчлөлт ч гэдэг юм уу иймэрхүү тодорхой болсон цөөхөн хэдэн шалтгаанууд байгаад байдаг. За эмчлэгдэхийн хувьд гэх юм бол сэтгцийн өвчнүүд донд эмчлэгддэг өвчин гэж байгаа, эмчлэгдэхгүй өвчин гэж байгаа. Гэхдээ эмчлэгдэхгүй дотроо нөгөө засрал сайжрлын байдалтай удаан хугацаанд явж байгаа нь өөрөө энэ хүн эмчлэгдэж байна гэж үзэхэд хүрэгдэг. Тэгэхээр сэтгцийн өвчин маань өөрөө олон улсын өвчний 10 дугаар ангиллын F гэдэг ангиллалд багтдаг. F00-аас F90 гэдэг оншин шалгуурт багтдаг бүх өвчнүүд бол сэтгцийн өвчин гэж явдаг. За тэгэнгүүт одоо F00-аас эхлээд байлаа гэнгүүт органик шалтгаантай сэтгцийн өөрчлөлт илэрж байгаа өвчнүүд байна те. Тэр нь бие махбодын өвчин эсвэл тархины гэмтлийн шалтгаантай ч гэдэг юм уу. За F1-ийн хүрээний буюу арх, мансууруулах бодис, тамхи, бусад сэтгэц идэвхт бодисын нөлөөтэй үүсэж байгаа сэтгцийн өөрчлөлтүүдийг оншилдог ч гэдэг юм уу. F2-ийн хүрээ ихлээр шизофрени хүрээний эмгэгч гэдэг юм уу. Ингээд F90 хүртэл үргэлжлэдэг гэсэн. За тэгэхээр энэ дотроо хэрвээ органик шалтгаантай байлаа гэхэд бид нар тухайн органик шалтгаан өвчин эмчлэгдэх боломжтой юу үгүй юу хэрвээ боломжгүй бол сэтгцийн өөрчлөлт нь тэрийгэ дагаж гарч ирж байгаа учраас бас эмчлэгдэх боломжгүй харин нөгөө илэрч байгаа шинж тэмдгийг бууруулах боломжтой эмчилгээ хийгдэж таарна. Гэтэл F4-ийн хүрээ буюу стрессийн шалтгаантай үүсэж байгаа сэтгцийн эмгэг гэж байгаа, хүүхдийн сэтгцийн эмгэг гэж байгаа. Тэгэхээр энэ дотроо бид нар эмчлэгдэх боломжтой өвчнүүд
гэж үздэг. За эндээ сэтгэл зүйн эмчилгээ, эмийн эмчилгээ, за бусад реабилитац буюу бусад эмчилгээнүүдийн тусламжтай энэ хүмүүс маань нийгэмд хэвийн дасан зохицох чадвартай байгаад юм бол бид нэр энийг эмчилэгдэж байна гэж үзээд байгаа юм. За тэр ихтэй шизофрени гэдэг өвчнийг бид нэр эмчлэгдэхгүй гэж үздэг те. Гэхдээ нөгөө сэдэрлийн байдлыг намжаадаг, эмчилгээ хийдэг. Аль болохоор удаан хугацаанд тухайн хүн нийгэмд дасан зохицох чадвартай байж чадчихвэл бидний эмчилгээ үр дүнтэй байна гэж үздэг. Хор тавдар дээр жишээлбэл нэгдүгээрт те илгэний хор тавдар, хоёр дуу шиг гэл ингээл тархалтаар нь бас ингээд тэргүүлэх 10 хавдар гэл ярьдаг. Сэтгцийн өвчин эмгэх дээр одоо тулгамдсан өвчин эмгхүүд ямар байна вэ? Илүү зөвлөн тохиолдож байгаа манай улсад дэлхийн. За манай улсын хувьд тэгэхээр бараг хүн болгон л хэлэх бах. Энэ архинд донтох эмгэг бол ер нь бол маш өндөр хэмжээнд байгаа. За мөн стрессийн шалтгаантай үүсэж байгаа сэтгцийн асуудлууд бас нэлээд өндөр түвшинд байгаа. Яагаад тэгэхээр өөрөө нийгэм стресстэй болохын хэрээр үүнийгээ дагаад түүнтэй холбоотой өвчин эмгэгүүд бас нэмэгдэж ихсэж байгаа гэсэн үг. За мөн сүүлийн үед бас хүүхдэд тохиолдох сэтгцийн төрх үеийн болон зан үеийн эмгэгүүд бас нэлээд түгээмэлэлэрж байгаа. Үүнд компьютер тоглоомд донтох ч гэдэг юм уу, дэлгэцийн хэрэглээ итрэх, гар утсан донтох, за мөн мансууруулах сэтгц идэвхт бодисыг хэрэглэх ч гэдэг юм уу те. За сүүлийн үед бас анзаарж байгаа бол аутизм онцлогоо бүр айгүй нэмэгдэж байгаа, онцлогдох нэмэгдэж байгаа гэд энэ мэтчлэн нөгөө нийгэм өөрөө хурдцтай хөгжихийн хэрээр сэтгцийн эмгэгүүд бас түүнийгээ дагаад нэмэгдэж байгаа тохиолдлууд бий. Сэтгцийн эрүүл мэндийн тал дээр, сэтгцийн салбар дээр ер нь эмчилгээний ямар одоо хичнээн төрлийн аргуудыг одоо засал эмчилгээндээ ашигладаг вэ? За сэтгэл заслын талаар асууж байгаа шиг байна тийм. Тэгээд хамгийн одоо тий үр дүнтэй сүүлийн үед шинээр нэвтэрч хэрэгжүүлж байгаа, оншилж байгаа аргууд ер нь ямар аргууд байна? За тэгэхээр сэтгэл заслын эмчилгээ маань өөрөө маш олон төрөл зүйлтэй байдаг. За манай улсад бол сэтгэл заслын эмчилгээ бас хэрэглэгдээд нэлээд олон жил болж байгаа. За тэгэхээр сэтгэл заслын эмчилгээний аргууд гэхэлэр яг одоо энэ ийм аргыг ингэж тогтмол хэрэгэлдэг гэхээсээ илүүтэйгээр тухайн хүнийхээ илэрж байгаа шинж тэмдэг болон тухайн хүнийхээ өөрийн хувь хүний онцлог тааруулаад сэтгэл заслын эмчилгээ маань өөрөөр байгаад байдаг. За тэр дотроо ганцаарчлсан сэтгэл заслын эмчилгээ буюу нэг хүн зөвхөн сэтгэл заслчтай уулзаад ярилцлагын арга байж болж байна. За эсвэл танин мэдхийн сэтгэл засал, төрх үеийн сэтгэл засал буюу CBT эмчилгээ хийгдэж болж байна. За мөн бүлгийн сэтгэл засал эмчилгээ буюу группээр буюу ингээд нөгөө хэсэг адилхан асуудалтай хүмүүст өгсөн зөвлөгөө байж болж байна. Бүлэг дундах ярилцлага хийж болдог. За мөн түүнээс гадна тайвшруулах, булчин судлах дасгалууд бас хийгддэг. За танин мэдхэн сургалтууд бас явагдаж болдог. Манай төв дээр бас явагддаг. За тэгээд түүнээс гадна нөгөө ижил асуудалтай хүмүүст хийгддэг. Цуглаан гэж ярьдаг те архин дондох асуудалтай эсвэл наркологийн дасгал дээр мань байдаг. Масуурал бодис донтож байгаа хүмүүст бас ингээ адилхан асуудалтай хүмүүсийг нэг бүлэг болгоод тэдгээр хүмүүсийн нийгэм дасан зохицох тухайн зүйлийг хэрэглэхгүй байхад чиглэсэн сэтгэл заслын аргууд байна. За тэрнээс гадна бас олон улсад хэрэглэгддэг олон аргуудыг төв дээрээ болон Монгол улсын хэмжээнд хэрэгжилж байгаа. Тэр нь юу вэ гэхэлэр арт терапи буюу урлагийн сэтгэл засал гэж байгаа. Үүн дээр зураг заслын эмчилгээ байна. За одоо таад маань энд анзаарч байгаа бол манай төв дээр бас үйлчлүүлэгчдийн хийсэн заслын зүйлүүд байгаа. За тэгээ түүнээс гадна dance movement therapy буюу бүжиг хөдөлгөөний сэтгэл засал гэж байгаа. За мөн библиотерапи гэдэг номын засал буюу номоор сэтгэл засах тийм аргыг бас хэрэгэлдэг. За тэгээ түүнээс гадна өөр бусад аргуудыг одоо ганцаарчсан сэтгэл засалд ашигладаг аргууд нь бас маш олон янз байгаад байдаг. Тэр дотроо түрүүн даавар анх удаа хэлсэн нөгөө психоанализ гэж ярьсан тийм. Психоанализ гэдэг маань өөрөө сэтгэл заслын бас үндсэн суур нэг аргын нэгт орж явж байгаа далд тухамсарт байгаа тэр таагүй сэтгэл хөдлөл мэдрэмж тэр сэтгэл зүйн гэмтлийг эмчлэгч гэдэг юм уу те. За ховс эмчилгээ гэж бас ярьсан те. Ингээд маш олон сэтгэл заслын аргууд байгаа. Тэгэхээр тухайн сэтгэл заслч маань өөрөө тухайн үйлчлүүлэгчийн
асуудал болон илэрч байгаа шинж тэмдэг хувь хүний сэтгэл зүйн хэв шинжтэнд тааруулаад сэтгэл зүйн аргуудаа сонгож хэрэглэдэг. Дэлхийн бусад улс орнуудад ер нь ашиглагдж байгаа, хэрэглэгдэж байгаа тэр бүхий л одоо сэтгэл зүйн заслын аргууд манай улсад нэвтэрсэн үү? Ер нь одоо тий юу гэдэг чинь бусад эрүүл мэндийн бусад салбарт одоо роботын эмчилгээч гэдэг юм уу, роботын мэс засал нэвтрлээ, AI нэвтрлээ энэ төр гэж ярьдаг шиг сэтгцийн эрүүл мэндийн салбарт ер нь одоо ийм орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшил хэр хурдцтай явагддаг юм бэ? За манай төвч гэсэн бас ялгаагүй нөө сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу 3 дугаар шатлалын эмнэлэг сэтгцийн эрүүл мэндийн зөвлөгөө тусламж үзүүлдэг байгууллагын хувьд олон улсад хэрэглэгдэж байгаа онцлогоо болон эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхээр эхэлчихсэн ажиллаж байгаа зүйлүүд байна. За аль хэдийн нэвтрээд ингээд үр дүнгээ өгж байгаа аргууд ч байна. За түүнээс гадна зөвхөн манай төв гэлтгүй бусад одоо төрийн бус байгууллагууд ч гэдэг юм уу те сэтгэл зүйн хүрээлэн ч гэдэг юм уу те ингээд сэтгэл зүйн олон аргуудыг бас оруулж ирж байгаа. Түүний нэг нь эрэг сэтгэл зүй гэдэг одоо олон улсад хэрэглэгдэж байгаа сэтгэл зүйн сургагч багш нар маань 2 жилийн өмнөөс ирээд ингээд сэтгэл зүйчд болон сэтгцийн сэтгэл зүйч нарыг сургаад явж байна. За тэгээд түүнээс гадна драма терапи буюу одоо театрын сэтгэл зүй гэж байдаг. Тэр аргыг бас Монголд хэрэглээд эхэлчихсэн үр дүнгийн үзээд явж байна. Тэгэхээр ер нь бол олон улсад шинээр гарч байгаа болон өмнө нь хэрэглэгдэжсэн Монголд хэрэглээгүй байсан аргуудыг маш олон өргөн хүрээтэйгээр хэрэгжилж байгаа. Зөвхөн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв гэлтэхгүйгээр бусад сэтгэл зүйн төвүүд, сэтгэл судлалын хүрээлэнгүүд бүгдээрээ маш идэвхтэйгээр тэгээ картын аргуудыг хэрэгжилж байна те. Тэгэхээр олон аргуудыг ингээд зэрэг хэрэглээд хөгжил бол маш сайн явагдаж байгаа гэж би ялгаатай бодож байгаа. Тэгэхээр нөгөө тим арга сайн гинэ, энэ сэтгэл зүйд сайн гинэ гэдэг нөгөө сэтгэл зүйн шинжлэх ухаан салбар нь өөрөө бас хөгжиж байна. Хүмүүсийн ойлголт сайжирч байгаагийн хэрэгээр бас нөгөө эргэлзүүлэх одоо тэрч сайн гинэ, энэч муу гинэ гэж маш олон сонголтууд гарч ирээд байна л да. Тэр донд нөгөө хүмүүс бас нэг төөрөгдөх ч юм уу тий. Эсвэл нөгөө мэрэгжлийн өөрт яг хэрэгтэй байгаа одоо хүний мэрэгчлэлний олж очиж чадахгүй бас нэг тийм асуудал байна. Энэ дээр та одоо иргэд үйлчлүүлэгчдэд юу гэж зөвлөх вэ? Хамгийн ихэнд тий бид одоо сэтгэл зүйч, сэтгэл засал, сэтгцийн эмчийг яаж одоо сонгож очих вэ? Үүнд чухал үнэлэмж нөлөөлж гэдэг юм тий. За хамгийн ихэнд хэлсэн нөгөө нэг сэтгэл зүйчд маань өөртөө нэг арай өөр чиглэлээр явдаг. Сэтгцийн эмч нар маань өөр, сэтгэл засалч нар маань бас арай өөр гэж ярьсан тий. Тийм учраас эхлээд хувь хүн маань өөрийнхөө асуудлыг тодорхойлох хэрэгтэй болж таарж байгаа. Яг надад ямар асуудал байгаад байна те? Энэ өөрт байгаа асуудал маань илүү одоо өвчний шинж тэмдэгтэй байгаад байна уу? Эсвэл зүгээр нэг юм шийдвэр гаргахад юм жоохон зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаад байна уу? Эсвэл тэр нөгөө өөрт нь байгаад байгаа асуудал нь амьдралынх нь одоо өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад бүр ингээд төвхтэй байгаад байна уу? Зүгээр гарц гаргалгаа олж чадахгүй байгаад байна уу? Эсвэл одоо жоохон өөрийн хувь хүний хөгжил дээр анхаарах хэрэгтэй байгаад байна уу ч гэдэг юм уу? Өөрт байгаа асуудлаа тодорхойлоод за тэгээ хэрвээ та хувь хүний хөгжил талаасаа илүү хөгжихийг хүсэж байгаа бол илүү инспайр авахыг хүсэж байгаа бол илүү коуч дээр илүү одоо хандхан зүйтэй байдаг ч гэдэг юм уу те. За эсвэл одоо гэр бүлийн асуудал байлаа тий. Гэр бүлийн асуудал эсвэл хүүхдтэйгээ харилцааны асуудал үүслээ гэж бодоход гэр бүлийн сэтгэл зүйчдээр очих ч гэдэг юм. Эсвэл хүүхдийн сэтгэл зүйчдээр очих ч гэдэг юм уу тий. Харин нойрны хямрал илрээд нойр гүдэлд ороод тий. Сэтгэл готролд ороод эсвэл сэтгэл түгшилтэд ороод байх юм бол илүү сэтгцийн эмчдэр очих, сэтгэл засалчдэр очих ч гэдэг юм уу. Эхлээд өөрийнхөө асуудлыг тодорхойлох юм бол дараагийн сонголтууд нь ингээд өөр байх боломжтой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та хэрвээ зөвлөгөө авмаар байгаа бол сэтгэл зүйчдэр очиход танд бол сэтгэл зүйчид бол ингээд хүссэн зөвлөгөөг тань өгөх бах гэж би бол хувьдаа үзээд байгаа. Гэтэл танд одоо тий магадгүй ийм уух хэрэгтэй байгаад тий бүр ингээд нойргүй айгуу удаа явцсан 3 сараас дээш хугацаад нойр гүдцэн эсвэл сэтгэл готрол айгуу удцсан түгшилт удцсан байгаад тахлаар тэр тохиолдолд магадгүй сэтгцийн эмчдэр сэтгэл засалчдэр очих ч гэдэг юм уу. Ингээд өөрийнхөө асуудлыг тодорхойлох юм бол дараагийн хүмүүсээ бол ингээд сонгох боломжтой байгаа даа. Сэтгцийн эмч, сэтгэл зүйч, сэтгэл судлаач маань бүгдээрээ хүний сэтгэл гэдэг зүйлийг эмчлэх гээд байгаа, эрүүл байлгах гээд байгаа учраас бүгдээрээ хамтарч ажиллах
зайлшгүй шаардлагатай байгаад байдаг. Сэтгэл зүйч дээр очиод нөгөө сэтгэл зүйч маань магадгүй энэ хүнд эмийн эмчилгээ хэрэгтэй байна гэж үзэж болно шүү дээ, тий. Тэгэх юм бол сэтгцэн эмч рүү явуулдаг ч гэдэг юм, сэтгэл засалч руу явуулж бас болох байхгүй. Гэтэл одоо сэтгэл засалч дээр ч юм уу сэтгэл эмч дээр ирчээд нөгөө хүмүүс гэр бүлийн асуудалтай илүү гэр бүлийн зөвлөгөө, тий, бүтцийн одоо талаас нь зөвлөгөө өгөхөөр байвал сэтгэл зүйч рүү явуулж болдог ч гэдэг юм уу, те. Ингээд бид нэр хоорондоо хамтарч ажиллах юм бол илүү үр дүнтэй байдаг. Ер нь бол сүүлийн үед сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгцэн эмч нар маань илүү хамтарч ажилладаг болоод байгаа. Сэтгцэн оншилгоог ер нь ямар шалгуураар хийдэг юм бэ? Бусад одоо сэтгэл зүйн төв дээр ч юм уу сэтгцэн оншилгоог хийдэг юм уу? Дүүргийн эмнэлгүүдэд хийдэг юм уу, те? Эсвэл заавал одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр ирж оншилгоо хийх хэрэгтэй. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр хийгдэж байгаа онцлогоонууд маань ихэвчлэн нөгөө өвчнийг онцлох, өвчин мөн үү, тэ энэ яг энэ өвчин мөн үү гэдэг онцлогоог баттахын тулд хийгдэж байгаа онцлогоонууд байгаа. Бусад сэтгэл зүйн төв дээр хийгдэж байгаа онцлогоонууд маань ихэвчлэн тухайн хүний сэтгэл зүйн байдлыг үнэлэх онцлогоонууд байгаад байдаг. За манай дээр бас ялгаагүй сэтгэл зүйн байдлыг үнэлэх онцлогоо хийгдэнэ. Хүүхдийн IQ-г үзэх онцлогоо хийгдэнэ. За тухайн хүний сэтгцэн өвчин мөн үү биш үү гэдгийг ялгах тэр онцлогоонууд хийгдэнэ. За тэгээд дээрэс нь шүүх сэтгцэн онцлогоо бас хийгдэнэ. Тэгэхээр онцлогоо маань өөрөө дотроо бас хэд хэдэн янзууд байгаа. Сэтгэл заслын эмчилгээ ер нь те ямар хугацаанд хийгддэг юм бэ? Хэр их хугацаа шаарддаг юм бэ? Бусад одоо өвчин эмгэгтэй харьцуулбал. За сэтгэл заслын эмчилгээ маань одоо эмийн эмчилгээг бодвол харьцангуй урт хугацаа шаарддаг. За сэтгэл заслын эмчилгээний үргэлжлэх хугацааг богино хугацааны сэтгэл засал, урт хугацааны сэтгэл засал гэд хувааж болдог. За гэхдээ богино хугацааны сэтгэл засал гэдэг маань хамгийн багадаа 4 удаагийн уулзалт, 4-өөс 6, 8 удаагийн уулзалтыг бол бид нар богино хугацааны сэтгэл засал гэж үздэг бол за хэдэн жилээр үргэлжилж байгаа 5, 10, 20 жилээр үргэлжлэх сэтгэл заслыг бол бид нар урт хугацааны сэтгэл засал гэж үздэг. За тэгэхээр сүүлийн үед нийгэм хөгжихийн ирээр би нөө стресс нэмэгдэж байгааг ярьсан шүү дээ. Тэгтэл сэтгэл засал эмчилгээ бол маш чухал эмчилгээнүүдийн нэг байгаад байдаг. Гэтэл үйлчлүүлэгчдийн маань хүсдэг зүйл юу вэ гэхлээр нэг удаагийн уулзалтаар ч юм уу те эсвэл 2 удаагийн уулзалтаар төгс үр дүнд хүрэхийг хүсэж байдаг. Тэгэхээр сэтгэл засал эмчилгээ маань ерөнхийдөө тухайн хүний дадлыг өөрчлөх, за хувь хүний онцлогт тааруулсан те аргуудыг хэрэглэх, за тэгээд нэг аргаас нөгөө аргад илүү үр дүнтэй арга руу шилжих гэдэг юм ингээд нэлээд урт хугацааны эмчилгээ шаарддаг учраас анханасаа тань сэтгэл засал эмчилгээ шаардлагатай гэж үзэж байгаа бол та хамгийн багадаа нэг 4-өөс 6 удаагийн уулзалт бол байх нэ. Тэгээ түүнээс цааш үргэлжлэх нэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол ингээл би нэг ганцхан удаа уулзаал энэ маань өөрөө зөвлөгөө биш шүү дээ. Нэг удаа уулзаал шууд ингээл зөвлөгөө өгвөл за окей гэд ингэждэг зүйл биш учраас тэрийг бас ойлгох хэрэгтэй байдаг. За хэрвээ одоо танд ингээд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол та сэтгэл зүйчтэй магадгүй нэг удаа уулзаад зөвлөгөө аваад тухайн асуудлаа шийдвэрлэх боломжтой байдаг бол сэтгэл засал маань өөрөө ихэвчлэн хэлсэн би эмгэгтэй буюу удаан хугацаанд үргэлжилчихэд байгаа тэр зүйлтэй ажилтдаг учраас тэрнийгээ дагаад бас эмчилгээ маань удаан хугацаанд үргэлжлэдэг. Ер нь одоо сэтгцэн эмч, сэтгэл засалч те хамгийн чухал баримталтай та бол одоо сэтгэл засалч эмч тий. Тэгэхээр таны мэрэгчлэлээр чухал баримталтай ёс зүйн зарчим юу вэ? Мэрэгчлийнхаа одоо та онцлогоос хэлж өгөөч. За сэтгэл засалчийн хувьд за сэтгэл зүйчдэр ч бас ялгаагүй сэтгцэн эмчнэрийн хувьд ч ялгаагүй мөн бусад эмчнэрийн хувьд бас байдаг ёс зүй байдаг шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл буюу тухайн үйлчлүүлэгчийн хинт ч ярьж байгаагүй хинт ч хэлж байгаагүй тэр зүйлүүдийг сонсох шаардлага гардаг учраас тэр мэдээллийг чандлан нууцлах буюу хадгалах тийм одоо зайлшгүй шаардлагатай байдаг. За тэгээд түүнээсээ гадна эмч хүн тэр дундаа сэтгцэн эмч хүн, сэтгэл засалч хүн бол тухайн үйлчлүүлэгчийг одоо гадаад үзмжээр нь ч гэдэг юм уу, шашин шүтлгээр нь ч гэдэг юм уу, эсвэл бэлгийн чиг хандлагаар нь ч гэдэг юм уу те ялгуурлан гадуурхаж болохгүй. За тэгээд түүнээс гадна миний зүгээр хувьдаа баримталдаг зарчим юу байдаг вэ гэхээр эмпатитэй байх хэрэгтэй маш сайн. Тухайн хүний мэдэрж байгаа тэр мэдрэмжийг тухайн хүний
бусад хүн магадгүй сонссон ч гэсэн энэ тийм ч том асуудал гэж биш гэж хүлээж авах үед тэр асуудал тухайн хүндээ маш том асуудал болцсон байгаад байдаг тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн юунаас болоод яагаад ийм зүйлийг мэдрээд яагаад энэ хүнд ийм шинж тэмдэг илрээд байна вэ гэдэг тэр зүйлийг сэтгэлээрээ эмпатитай мэдэрч ойлгож за тэгээд хамгийн гол нь тэр хүнийг тэр байдлаас нь гаргах эргээд хэмээн амьдралдаа орох тэр одоо сэтгэлтэй байх хэрэгтэй гэж би зөвхөн хувьтай өөрөө боддог. Мэдээж хэрэг альч эмч, альч сэтгэл зүйч, аль сэтгэл зүйч бүгдээрээ л тийм зарчим баримталж байгаа л да. Дээрэс нь гэх юм бол зөвхөн одоо эмчийн ёс зүйгээс гадна нөгөө үйлчлүүлэгчийн ёс зүй гэж бас байх хэрэгтэй байгаад байдаг. Сэтгэл заслын эмчилгээ маань өөрөө эмчилгээ гэж нэрлэгдэж байгаа учраас тодорхой хэмжээний бас нөгөө дүрм журамтай байгаад байдаг. Жишээлх юм бол үйлчлүүлэгчд ингээд дараагийн удаа уулзах цагийн товлоод ингээд даалгавар өгөөд явуулдаг те. За энэ хугацаанд нэг ийм зүйлийг хийгээд ирээрээ гингүүд нөгөө үйлчлүүлэгч маань тэрийгээ хийхгүй ч гэдэг юм эсвэл тухайн одоо цагтаа ирэхгүй байх ч гэдэг юм уу. Энэ тохиолдолд эмчилгээний үр дүн буурах тохиолдлууд бас байдаг байхгүй. Тэгэхээр аль талдаа ёс зүйтэй байхаас гадна мөн хариуцлагатай байх ёстой юм мэрэгжил байдаг. Тэгээд сэтгэл зүйчийн хувьд, сэтгцэн эмч нарын хувьд байнгын тогтмол хөгжүүлж явах хэрэгтэй, шинэ аргад суралцж явах хэрэгтэй гэх мэтчлэн зүйлүүд бас байдаг. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр ер нь одоо сэтгцэн эрүүл мэнд гэж юу вэ? Ямар одоо онцлогооны аргуудаар оншилт юм байна? Ямар одоо төрлийн заслуудаар засал эмчилгээ хийдэг юм байна? Ямар ёс зүйн зарчмыг баримталдаг вэ? Хэрхэн ажилдаг вэ гэд ер нь энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний одоо талаар одоо үзэгч сонсогчдод мэдээлэл хүргэхийг зорилоо. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. За баярлалаа. Намайг ч гэсэн урьж оролцуулж хүмүүст бас хэлхийг хүсдэг мэдээллүүдээс маань хүргэж агаад та бүхэнд бас баярлалаа. Хамтрагч